Тэгээд энэ хүний өөрийнх нь товч намтраас ярих юм бол би бол уншаагүй юм бэлээ. Манай Монголд орчуулагдсан юм уу яасын Мишель Шишкиний романууд нь их алдартай гэн Оросдоо бол их хүлээн зөвшөөрөгдсөн юм байна. Тэгээд энэ хүний өөрийнх нь товч намтраас ярих юм бол ер нь 90-ад оны үед Оросд байсан 95 оноос хойш Швейцар руу гараа явцсан. Тэгээ баруунд одоо бараг 30 жил амьдарч байгаа. Тэгээд эндээсээ Швейцард герман хэлний миний дуу сонсогдож байна уу Шинсараа? Дуу болж байна уу? Сонсогдож байна. Айгуу сайхан сонсогдож За. байна. За. Тэгээд Германд Швейцард юу яагаад романо бичээд тэгээд тэнд сургуульд бас орос хэлний багш байдаг юм билээ. Тэгээд энэ хүний аав нь болохоор Орос, ээж нь Украин юм билээ. Запорожьегоос гаралтай ээж нь. Тэгээд аав нь бол юу дэлхийн 2 дугаар дайнд оролцож исэн. Тэгээд шомбогч онгоцны офицер байсан. Тийм шагнал авч исэн. Тийм хүн дараа нь архичин болоод ер нь архинд ороод нас орсон. Тэр шомбогч онгоцныхан бүгдээрээ ер нь архинд ороод нас орсон гэж бичсэн байсан. Ээж нь болохоор тэр Москвагийн энэ хүн ч өөрөө Москвагийн Арбатын гудамжны хүн. Москвагийн тэр хавьд нэг сургуулиуд багш байж байгаа дараа нь захирал болоод сургуулийн захирал өний хүүхэд юм байлээ. Тэгээд юу яасан. Тийм одоо Москвагийн Сэхэтэй айлын л хүүхэд юм гэж ойлгоод байгаа тий. За тэгээд эхний энэ юу нь энэ одоо 10 өгүүлэг байж байгаа. Тэгээд энэ 10 өгүүлэг яг ингээд Дестарагаар нь бол бас хоорондоо бас жоохон холбоотой болохоор Дестарагаа явах нь зөвлөлтөө. Тэгээд эхэндээ ерөнхийдөө энэ барууны ертөнцийг мэддэг, барууны сэтгэл зүйг ойлгоцсон, очоод амьдарсан хүн, Оросыгаа мэддэг ийм хоёр сэтгэл зүйг нь ойлгоод мэдсэн хүмүүсд хооронд нь одоо энэ хоёр бие биенийг ойлгодгүй, танаагүй энэ ертөнцийг холбох гүүр маягаар л одоо энэ барууныхан зориулж та нар одоо энэ Орос хүмүүс гэдэг чинь ийм учиртай юм аа. Энийг ийм замаар явж ирсэн юм аа гэдгийг л ойлгуулах гэсэн маягаар энэ номыг бичсэн юм шиг байна гэж сансан. Тэгээд дараа нь ямар нэгэн шийдэл гараад энэ одоо энэ үл ойлголцол энэ хоёр системийн юмнаас яаж гарах вэ гэсэн нэг шийдэл маягийн саналаа дээр хамгийн сүүл бичээд үлдээсэн юм удаа гэж би ойлгосон. За тэгээ эхнийх нь юун дээр 1961 он төрсөн юм байна. Тэгээд эхнийх нь өгүүлэг нь болохоор худал хуурмгийн парадокс гэдэг нэртэй. Тэгээ энэ дээр энэ өөр хэлний хүн болохоор энэ хэл талаас нь тий нэр томьёо ухагдхуун талаас нь энэ үгийн утга учирын талаас энэ ойлголцлын ялгаа эдрийг нэлээд гаргаж тавьсан билээ. Тэгээд жишээлбэл одоо ингээ парламент, республик, үндсэн хууль, сонгуул гэх мэт одоо ийм үгнүүд бол одоо баруунд бол одоо их одоо ойлгомжтой зүйл шүү дээ тийм ээ. Энэ үгнүүд бол Оросд бас урд нь Оросд бас орж ирж байсан юм байна. Тэгтээ бол орж ирэхдээ энэ үгнүүдийн дандаа утга учир нь Орос дээр арай ингээд өөрчлөгдөд ойлгогдоод очиждаг. Эсвэл бүр өөрчлөгдчихдэг. Эсвэл хоосон нэг юу ч мэрэгдэхгүй тий. Нэг тий хоосон лозон маягийн үг болоод ингээд өөрчлөгдчих юм аа гэдгийг бичсэн байгаа. Тэгээд 1936 онд жишээ нь Сталин тэр актер манайд ч гэсэн актер аллах хадлагын үед энэ Оросын үндсэн хууль дотор юу байсан бэ гэдгийг энэ бичсэн байна л да энэ Шишкин. Одоо тэр хүн алж хүрээ талж явах үед ч хууль дотор нь болохоор хараа ийм өгнүүд байсан гэж байна. Үг хэлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө байх ёстой тий. Нууцаар сонгогдох эрх, чагсаал цуглаан хийх эрх. Хэнийг ч одоо шүүхийн шийдвэргүйгээр баривчилж болохгүй гэсэн тийм дүрм тий. Хүний амьд явах эрх. Тэгээд иргэний өмчөд буюу гэр оронд халдаж үл халдах, захидлын нууцыг хамгаалах гэх мэт ийм одоо энэ баруунд байдаг эрхүүд бүр
үндсэн хууль, Оросын үндсэн хууль, Зүйл холбоотой улсын үндсэн хуульд нь ороод бичигдсэн байсан үед тийм актер аллах адилга болж исэн биз дээ. Тэгээ энэ хууль, үндсэн хуулийг одоо тэр энэ баруун сурж исэн энэ Оросын тэр үеийн элитэд одоо бас арчилсан улс болохгүй л энэ баруунаас оруулж биччихсэн байна. 1937 онд Николай Бухарин гэдэг хүн энэ хуулинд ийм нүгнүүдийг тэр хуулинд оруулсан байдаг юм байна. Тэгээ тэр хүн дараа нь улс төрийн хэрэгт ороод баривчлагдаад Сталинаас алах хэл аваад тэгээ алуулсан юм байна. Тэгээ тэр үедээ энэ хүн алуулахдаа Сталинд нэг захиа бичсэн гинэ. Тэр нь болохоор намайг ингэж энэ бусдын адилаар ингэж бити буудаж алаач. Би одоо айгаад энэ морфимыг өхлийн тунгаар надад хийж намайг хороож өгөөч гэж захиа бичсэн хүн гинэ. Тэгээ тэрийг бол хүлээж аваагүй тэр үеийн НКВД гэдэг одоо КГБ-гийн өмнөх нэр нь юм шиг гэн тэр үеийн дарга нь байсан Николай Ешов гэдэг хүн бол бүр өөрийн гараар бодож алсан гэж тэр энэ хуулийг бичсэн хүнийг. Тэгээ энэ хүн чи өөрөө 3 авгаатай байсан юм байна. Тэгээд 3 авгааг нь гурвууланг нь хэлмэгдүүлсэн юм байна. Хамгийн сүүлчийн авгааг нь буудаж алсан гин, 2 дахь авгааг нь охинтой хамт Гулака 4 жил хойсон гин, эхнийх нь авгааг Анна Ларина гэд хүүхэн Юригээ хүүтэйгээ байсан тэрийг хорих шоронд хийгээд хүүгийн өсрөмжийн газарт өгсөн хүн ерөөсөө аав ээжтэйгээ танилцаагүй хүн болсон гэж бас бичсэн байна. Тэгээ одоо үг нэр томьёоны хувьд ярихад жишээ нь одоо зах зээлийн эдийн засаг гэж одоо манад ч гэсэн одоо юу гэж ойлгох юм байгаа. Эсвэл хувийн өмч те. Энэ бол одоо барууны энэ чөлөөт ертөнцид зах зээлийн эзэгтэй орнууд бол нэг тодорхой зүйл шүү дээ тийм ээ. Хувийн өмч гэж юу юм бэ? Зах зээлийн эдийн засаг чи яаж явдгийм бэ? Ямар жамаар явдгийм бэ гэдэг нь бол тодорхой зүйлүүд байдаг бол ер нь их дотн юм уу их чөлөөт ертөнцийн мэддэг зүйл байхад Оросд бол тийм утга учир нь бол жоохон бүдэг бадагдуу. Яагаад гэвэл зэрэг энэ хувийн өмч өдр бол баталгаатай биш. Хэзээ нэгэн цагт улс нь ингээ хураад авдаг ч юм уу, дээрэндүүд авдаг ч юм уу. Ер нь хүний хувийн өмчийг сайн хамгаалдаг учраас тэр Оросд бол тэрэнд нэг ач холбогдол өгдөг юм л дээ. Тэгээд энэ үгэн дээр тэгж ярьсан байна. Өөр нэг үгэн дээр улс юм уу төр гэд. Тэгээ би одоо энэ үгэн дээр энийг уншиж байгаад айгүй бодсон. Энэ төр гэдэг үгийг өрнө. Одоо би өөр юм ярьж байна. Ямар нэр томьёогоор гадаад хэлнүүд рүү орчуулдаг юм л манайх ч одоо дандаа л төрийн зүтгэлтэн төрийн гурван өндөрлөг гэдэргэл яриад байдаг. Энэ яг энэ гадаад хэллэгээрээ германаар бол штат гэдэг улс гэд хэлээ л да. Тэр бол одоо ингээд барууны юм уу чөлөөт ертөнцид улс гэдэг үгний утга учир бол юу вэ гэхээр энэ улс чинь одоо герман улсаар жишээ авахад энэ герман улс дээр амьдарч байгаа энэ иргэдийн ашиг сонирхлыг одоо ингээ уйлдуулан холбоод ингээ зохицуулж явах нэг институт хэрэгтэй болно да тий. Тэр бол улс юм. Энэ улсад тэгээ тэр иргэдэн за та нар одоо ирэх үгүй. Та нар тэгээд одоо энэ бидний асуудлыг бидний эрх ашигыг зохицуулж явах инструмент хэрэгсэл юм шүү. Тэгээ та нарт одоо ингээд legislative, executive, judicative гэдэг ийм 3 эрхийг ингээд тусдаж өгчлөө. Тэгээ та нар энэ бидний эрх ашигыг хамгаалаад ингээд зохицуулаад тэгээ та нарт биднэрт татвар өгөөд цалинжуулаад ингээд зохицуулаад явъя. Бид нар эдийн засаг татвараа төлөөд амьдраад явцгаая гэсэн юм нийгмийн гэрээр ойлголцсон юм л да энэ барууны юм уу чөлөөт ертөнцид. Тэгсэн чинь Оросд болохоор энэ улс гэдгийг юу гэж хүмүүсүүд нь ойлгодог вэ гэхээр энэ улс гэдэг нь ерөөсөө Кремлийн эрх мэдэл төр нэмэх нь газар нутаг гэж ойлгодог гинэ. Тэгээд энэ улс гэдэг нь тэгэхээр айгүй энэ улс гэдэг энэ Орос төр юм уу Монгол төр гараад ирэхээр айгүй төр гэж ойлгомоор тэгээ энэ бол ерөнхийдөө нэг шүтэн биширж явах одоо субъект болж байгаа маа ши объект болж байгаа юм л да шүтэн биширж явах одоо эрх мэдэл тэнд байдаг. Тэгэл ерөөсөө хууль мол эрх мэдэл биш. Кремлийн эрх мэдэл бол ерөөсөө хамгийн дээд хууль. Тэгээд газар нутаг маань тэгээ ингээд нийлээд Орос орн болж байгаа гэж иргэдэн ойлгодог юм байна ер нь Оросод. Тэгээд барууныхан болохтой зэрэг хүмүүсүүд нь иргэдэн бид нар болохоор энэ газар нутаг дээр амьдарч байгаа бид нар болохоор энэ улсынхаа эзэн юм а гэж ойлгодог. Тийм учраас та нарт одоо чи одоо ингээд юу бол
их хурлын дарга бол чи одоо засгийн газар бол ингээд хууль юу болоо. Тэгээ одоо энэ бидний эрх ашиг зохицуулаад үнд шударга энэ хуулийн дагуу явуулж гэдэг л ийм бодолтой байдаг юм байна л да нэргэд нь баруун чөлөөт орчныхан. А тэгэхэд Оросын албатууд иргэд болохтой зэрэг энэ төр гэдэг маань одоо бидний төрөмийн сүл төр шүтэх ёстой. Тэг бид нар бол энэ эдний энэ шүтэх ёстой объектын одоо албатууд тий одоо юу гэх юм бэ? Одоо боолууд гэх нь хаашаа ер нь бид нар тэрний харьяаны хүмүүсүүд юм аа гэж үзэхээр яг эсэргээрээ аахгүй ядсан гэж үзэхгүй. Ийм ялгаатай байдаг гэж бичсэн байна. Тэгээ дараагийн үгэн дээр ялгаатай ойлгогддог үг бол арчил. Арчил бол одоо Европод жишээ энэ арчил гэдэг бол эрхчлөө хүний эрхийн одоо баталгаа юм а гэж хүмүүсд ойлгодог бол арчилтай байгаа үед бол эрхчлөөтэй байх юм а хүний эрх баталгаатай байх юм а гэж ойлгодог бол Оросд болохтой зэрэг арчил тогтох юм бол энэ 90-ад оны эмх замбраагүй байдал хаос болно гэж ойлгодог гэж байна Оросд. Тэгээд нэг үг ийм олон өөр утгатай байна гэж энэ шишгэн энэ барууныханд ойлгуулж байна л да. Энэ барууныхан чи эдгээр чи арчил хийн гэчээд одоо яагаад байгаа ингэж ойлгохгүй шүү дээ энэ Оросуудыг тийм ээ. Тэрэнд л зориулж бичсэн юм шиг байна. Тэгээ одоо сайн нэг жишээ бичээд байна. Путин 2005 онд энэ 20 дугаар зууны хамгийн том сүрэл катастроф бол энэ зөвлөлт холбоот улс задарсан явдал юм а гэж хэлсэн байна. Тэгтэн энэ барууныхан айгүй бараг шоолоод жумалзаад ямар хачи юм ярьдгийн ухааны юм ярьцгаасан юм байна л да. Тэгээд тэгээ энэ зөвлөлт холбоот улс задарлаа хэрч одоо энэ барууныхны ойлголтоор бол нэг зүүн герман одоо жишээ нь хан нураал баярлал бүгдээрээ эрхчлөөтэй боллоо гэж нэг баруун тишээ бүгдээрээ зөв Google сүд болцгоосон шүү дээ. Баярлал ирж тэрвэржүүлсэл нэг тим юм болж байгаа гэж бодож байгаа байх гэж Оросын тухай тийм төсөөлөлтэй байсан чинь яг үнэн чанартай бол энэ Путиний хэлсэн үг бол манай Оросын ард түмний сэтгэл зүрхнийх нь үг байсан юм аа. Энэ юу бол Оросууд бол тэрэнд ерөөсөө баярлаагүй тэгээд ийм зөвлөлт холбоот урсан яасанд айгүй хямарсан тий гутарсан тийм байсан юм байна. Тэгээд энэ барууныхан Оросуудын үйл ойлголцол бол энэ ойлголцлын гол одоо юу бол тэг гол нь юун дээр ялгараад байна гэхээр барууныхан болохтой зэрэг үгэнд ач холбогдол өгдөг. За ямар нэгэн нэр томьёо байлаа гэхэд тэр нэр томьёо бол агуулгатай юм. Тэр агуулга нь бол хүчинтэй юм а гэсэн тийм ойлголттой. Орос хэлэнд орж ирэхээр Орос үг бол тийм хүчин төгөлдөр биш. Одоо хоосон чанартай байж болно. Яагад бол Оросын хууль, үндсэн хууль, хүний эрх чөлөө гэсэн үгнүүд хэрэглэгддэг боловч эцсийн жинхэнэ хууль бол Кремлийн эрх мэдэл байдаг. Кремлийн эрх мэдэлд Кремльд байгаа хүн бол тэр доор хууль юу гэж бичигдсэн хэдэн онд ямар бантай нийлж гэнэ үгүй юу гэдэг бол чухал биш юм байна л да. Хүчин төгөлдөр нь тэр Кремлийн эрх мэдэл юм байна. Тэрийг хууль гэж ойлгодог. Тэгэхээр нөгөө бусад бичсэн хууль дүрмнийг символ маягийн юм болчиход байна л да тийм. Манай Монгол ч гэсэн ерөнхийдөө бас тиймэрхүү юмнууд байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ одоо энэ жишээгээр энэ Чечений сепаратистуудыг энэ англи руу зүхтаага гараа авчихсан байдаг юм байна. Тэгээ эднэрийг буцаж өгөө энэ сепаратистууд энэ террористуудыг бид нарт буцааж өгөөл энэ Оросоос Английн засгийн газараас шаарддаг юм байна л да Оросууд. Тэгээ англичууд өгдөггүй яагаад гэхээр чинь хүний эрх мэрхнээ тэрийгээд тэгээ айгу тэрэнд нь үнэмшдэггүй Оросууд ямар сони ерөнхий сайд нь ганцхан утас цохол өгөө явуулчих болох юм ингээд албаар өгөхгүй нэгэд Оросууд уурлаад идэг гэнэ л дээ. Гэх мэтчлийн энэ үлийн ойлголцсон жишээнүүдийг бичсэн байна. Тэгээд үг бол ер нь Оросын ертөнцид энэ барууны ертөнцид илүү өөр функцтэй байдаг. Тэгээ гадныхан бол одоо энийг худлаа ярьж эдгээр худлаа яриад байна гэдэг Оросуудыг. Харин бид нар бол худлаа ярьж иж бараг дотроо бидний бараг ойлголцдог арга хэлбэр маань болцсон юм аа. Энэ худлаа ярих бол гэж штэ. Тэгээд энэ дээр бол нэг 3 жишээ хэлсэн байгаа. Тэгээд тэгвэр арай ойлгомжтой болох байх. Жишээ нь 2014 онд Оросууд Крем рүү орчоод тэгээд энэ Крем рүү орлоо та нар гээд энэ хүмүүсд барууныхаа дээр эсэргүүцсэн чинь
энэ Путин дээр чинь тэгж хэлсэн юм шүү дээ. Үгүй бид нар ороогүй мэдхгүй нэг ногоон нутагтаа зэрэг хүмүүс байсан мэдхгүй гэд гүрийгээд исэн биз дээ анхандаа. Тэгсэн чинь барууныхан тэгсэн гинэ. Үгүй энэ Путин одоо яаж ингэж улаан цайм иргэддээ ингэж худлаа хэлж чаддаг байна гэд гайхаад байсан. Тэгэхэд харин манай иргэд болохоор тэрийг худал хэллээ гэж юусоо хүлээж аваагүй. Энэ дайснаа хуурах бол ерөөсөө нүгэл биш эн чинь бараг цэргийн харин цэвэр арга зээл байхгүй эн чинь гэд ард түмэн тэгж хүлээж авсан гинэ. Тэгээд дараах нь болохоор өөтийн манай цэрэг байсан юм а гэд өөрснөө хүлээж зөвшөөрсөн шүү дээ. Энэ жишээг бас дурдсан байна. Хоёр дахь дээр тэр нөгөө евро энэ Донецктэй өөр нэг Малайзч чулуу нэг онгоц баахан Нидерландын энэ дохын эрдэмтдийн хуралд явж байсан онгоцыг унгаад будаад унгаацсан шүү дээ энэ Оросууд чинь. Тэгээд та нар энийг будчлаа гингүүд өөгүй бид нар будаагүй гэдээсэн юм. Одоо бол тэр гэрхэн гэдэг байгаа чинь будсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ингэж ичгүүргүй улаан цайм байх бол хүчтэйгийн шинж гэж үздэг гэж энэ Оросд. Тэгж чадсанараа дайснаа буулгаж авдаг. Энэ бол ер нь ичих юм биш, ер нь бахархах одоо ичгүүргүй хичээд ах юм байхгүй. Энэ бол одоо хүчтэй хүний шинжээ гэж үздэг гэж. Тэгээд иймэрхүү барууны улс төрчд бол ингэж арай ингэж худлаа ярьж чадахгүй. Эднэр худлаа ярих алгоритм бол арай өөр. Эднэр ингэж худлаа ярих юм бол дараа нь карьер нь дуусдаг учраас ямар ч ингэж улаан цайм ярих боломжгүй байдаг гэж утсан байна л да. Гурав дахь жишээн дээр нь болохоор Хонконгийн гувернер гэж байгаа юм. Энэ Хонконгийн хүн байж одоо энэ их л бас баруундсан байдгийн байлгүй дээ. Путинтэй нэг уулзаад тэгээд энэ ярилцах сэдв нь болохоор Чеченийн тухай одоо дээр үед танкчж оруулсан үеийн тухай юм шиг байна. Тэгээ хүний эрхийн тухай нэг сэдвэр юм уулзалт Путинтэй хийсэн гинэ. Тэгсэн чинь гарч ирээ тэр уулзтынхаа тухай энэ хүн ярьсан байна. Энэ Путин худлаа яриад байлаа. Тэгээд бид нар тэр Путин худлаа ярьж байгааг мэдтсэн. Тэгээд тэгээ байжсэн чинь бид нарыг энэ худлаа ярьж байгааг нь мэдсэнийг Путин бас мэдээд байсан. Тэгэл тэрнээс хойш бид нар одоо чимээгүй болсон. Их хичгүүргүй уулзалт боллоо гэж хэлсэн байдаг гинэ. Тэгээд жишээлбэл одоо ингээд Украины дайнд явж байгаа энэ Крим нас өгсөн Орос цэргүүдийг одоо хаана өгсөн нь бол ерөөсөө хилдэггүй эсвэл худлаа хилдэг. Тэнд өгсөн гэж хэлчихдэг. Тэгээ хар гэр нь бол тэгэл итгэж байгаа юм шиг ингээл хүлээж гэл тийм үгүй юм уу хаана яасан энэ дээр асуудаггүй. Тэртээ тэргүй худлаа ярьж байгааг нь мэдж байгаа учраас тэгэл энэ худлаа ярихыг хүлээн зөвшөөрдөг. Ерөөсөө өгдөөгүй хүлээн зөвшөөрдөг юм байна л да. Хаана өгсөн эдрийн угаасаа тэртээ тэргүй үнээр нь хэлэхгүй юм чинь гэж боддөг юм байна үз. Тэгэд ингээд ер нь манай Оросын үнэн гэдэг бол ерөөсөө хизээж дуустдаггүй худал хуурмаг юм байдаг юм аа гэж бичсэн байна. Тэгээд энэ худлаа ярьдаг бол ерөөсөө бидний амьд явах, амьд гарахын тулд одоо амьд явахын тулд худлаа ярьсаар хагаад ирсэн. Одоо манай нийгмийн гэрээ болчихсон. Үеийн үед ингэж худлаа ярьж ирсэн манай нийгмийн хүчин төгөлдөр гэрээ болчихсон юм явдал юм гэж утсан байна. Тэгээд хэвлэл сонингууд, телевиз, багш нар ерөөсөө бүгдээрээ худлаа ярьдаг. Тэгээ улс нь иргэдтэй худлаа ярина, иргэд нь бас худлаа ярина. Тэгэл бүгдэд ерөөсөө тоглоомын дүрэн бол ойлгомжтой гэж. Энийг бол ерөөсөө цэцэрлэгийн наснаас ахуулаад сурна, тэгээд дасна. Тэгээ өнөөгийн Орос оронд амьдарч байгаа энэ хүмүүсүүд чинь бүгдээрээ энэ худал хуурмгийн дотор өсөж торинсон, төлөвшсөн ийм хүмүүсүүд одоо байгаа юм шүү дээ гэж бичсэн байна. Тэгээд өөрснийхөө иргэдийг худлаа ярьж байгаагаа ч юм уу гадаадад бас худлаа ярьгаагаа ерөөсөө огт тоохгүй. Тэр бол ерөөсөө хичээ зовоод ах асуудал биш гэж байна Оросуудын хувьд. Жишээлбэл Зөвлөлт холбоотой улсын үед ч гэсэн том плакатн дээр СССР бол инх тайвны цайз мөн гэл том бичээд хадчаал бусад орнолууд танк явуулаад
1968 онд Чехословак руу танк явдаа буудуулсан, Афганистаны дайнд бас явсан, дайрсан, дайн хийсэн нэлээ бичсэн байл да. Тэгэл ер нь бол манай Оросууд бол бид нар бол өнгөрсөн одоо ирээдүйг гэсэн 3 цаг дээр чухалж байна уу, чухал босч байна уу асуудлаас үл хамааран дандаа худлаа ярьдаг юм аа гэж байна. За тэгээд телевизээр бол одоо 5 жилийн төлөвлөгөө давуулан биелүүллээ гэж магтаад л байдаг. Тэгтэл дэлгүүр хошоонд нь бол бараа тарчиг байхгүй, тохоосон, эсвэл уртаа очир зогсоор ирсэн. Тэг социализм ялсан улс оронд амьдарч байна гэж хэлээд байдаг. Бидний амьдрал бол тарчиг ядуул байсан. Ер нь гэхдээ бол энэ үнэн чанартай бол энэ хүмүүс нь бол тий бүгдээрээ л энэ системдээ харьяалагдсан энэ нийгмийн боолууд байсан юм аа. Боолууд юм аа гэж байна. Тэгээд дарга нар нь болохтой зэрэг заастаа 5 жилийн төлөвлөгөөтэй гялцсан амжилт гаргасан тайлан нэгтэг бүх салбараас. Тэгээд бүх салбарын хүмүүсүүд нь яг таарсан тэр одоо хурамчаас асаж үлдсэн рапортуудыг бичиж дээш нөгөөд тэгээ баяр хүргээд тэгээд шагнал аваад тэгэл энэ бол ерөөсөө тэр тоглоомын дүрм. Энэ имийг нэгтэг байсан энэ юм ч гэсэн ингээ рапорт болгоод доороос нь өгдөг. Тэрийгээ чигтэйхэн үнэмшилтэйгээр ингээл хүлээж аваад баяр бол хүргээл сүд болцгоодог. Ийм тоглоомын дүрмтэй явсаар ирсэн. Энэ дүрмийг зөрчих юм бол харин шийтгүүлдэг асуудалд ордог байсан. Сталины үед бол бүр бууддаг байсан гэж. Тийм учраас бол худлаа ярих бол одоо ийм шаардлага байжээ. Миний ээж бол багш хүн байсан. Зүйл толгойд улсад багш нар голдуу эмэгтэй хүмүүсд байсан. Тэдний зовлон бол ер нь нэг талаас хүүхдүүдээ одоо үний юм заах ёстой. Нөгөө талаас үннийг ярих юм бол дараа нь аюулд орны амь насанд нь аюултай гэж мэддэг учраас бас тодорхой хэмжээний хүүхдүүдтэй тийм одоо ийм айдсын вакцин хийж өгдөг байсан. Сохрын газар сохроор доголонгийн газраар доголонгоор яваарай гэсэн тэр ойлголтыг суулгаж өгдөг байсан гэж. Тэгээд тэрийг одоо энэ залуу хүүхдүүдийнхээ амийг аварлаа их сайн юм хийж гэн гэж өөрснөө бодцгоодог байсан. Ийм тэгээд зөв үг олж ярих тий. Зөв үгийн сонголт гэдэр бол ерөөсөө маш нарийн хэл хязгаартай. Тэгтээ бол хүн болгон тодорхой биш ингээ уншаад судлаад энийг хэлж болох юм байна, энийг хэлж болохгүй юм байна гэд мэдээд авчихгүй. Тэгтээ тэр хязгаарыг хинч мэдэхгүй ч гэсэн хүн болгон бүгдээрээ мэдэрдэг болчдөг. Тэрнийхээ дагуу одоо үг хэлээ олж ярьдаг ийм нийгэм байсан байна л да. Тэгээд тэр үед улс төрийн хэрэгтнүүд гээд диссидентүүд гэж байгаа Оросд байсан. Тэд нар харин энэ тоглоомын дүргийг ойлгоогүй, эсвэл ойлгохыг хүсээгүй, зөрчөөд өөрснийхөө ихтгэл үнэмшлэр ингээд яваад тэгээ шийтгүүлээ шоронд орчдөг байсан. Эсвэл нэг энэ залуучууд туршлагагүйдаад тэгээд хэрэгт оролцдог. Тэгээ энээс нь багш нар нь сэргийлэх гэж одоо айдсын вакцин хийж өгөөд тэгээд тэр вакцин чинь тэгээ одоо энэ хүмүүсүүдийг бүх насаар нь дархлаажуулаад тэгээд энэ вакцин хийлгсэн хүн ямар хүн болдог вэ гэхээр нэг юм бодоод нэг өөр юм яриад нэг өөр үйлдэл хийдэг ийм амьд гарах одоо Орос оронд амьд гарах ийм амьдрах урлагийг сурдаг гэж байна. Одоо гурван суугаар л одоо толгойд дахин ажиллаж ижил амьд гарах нь шүү дээ. Тэгээд Орос орн гэдэг бол ингээд манай Орос гэдэг нэртэй хорих лагер юм аа. Энд амьд явхад бол тодорхой хэмжээний сэтгэл зүйн бүтэц чадвар шаарддаг. Энэ лагерт амьд явах бол ер нь энэ амьд явах арга бол ерөөсө худлаа ярих. Үе дамжин худлаа ярих бол ерөөсө өөрийгөө хамгаалах зэвсэг нь болдог гэж. Улс нь иргэдтэй худлаа ярина, иргэд нь айдастай учраас түүний хүлээн зөвшөөрнө. Тэгээд ингээд нийгмийнх нь оршихуй нь ерөөсө хүчирхийлэл айдастар суурилсан ийм нийгэм юм аа манай Оросын нийгэм гэж байна. Худлаа ярихыг бол ингээд сурдаг байна. Тэгвэл энэ бол тэдний итгэл үнэмш тэрэндээ итгэдэггүй байна л да. Итгэл үнэмшил нь биш. Юунд итгэдэг вэ гэхдээ зэрэг жишээ нь одоо энэ өөрийнхөө нэг үдсэн
юунаас яасан бэ? Битсэн байна. Чернобылийн аваар гараад тэгээд эхний үед энэ ч бүх юм гайгүй зүгээр байгаад хүмүүст тэр аюулыг нууцсан байсан юм биш үү? Тэгээд нэг сургуулийн багш эдгээр багшны сургууль дээр хичээл зааж байсан чинь нэг багш физикийн хичээлээ зааж яхаар нь орсон чинь амаа дарцсан ярьж байсан. Хичээлээ зааж байсан гинэ. Тэгэнгүүт нь хараад хүмүүсүүд за энэ ч өстө болохоо байсан юм байна да гэд шууд ойлгосон. Энэ дээр бол яг хүний итгэл үнэмшил гарч ирдэг тий. За энэ өстө болохоо байсан юм байна гэдгийг хэлэх хэрэг байхгүй. Тэр физикийн багш амаа дарцсан байхад л юу болсон бэ гэдгийг мэдчихэж штэ тийм ээ. Тэгээд барууныхан бол ингэж худлаа ярих юм бол дараагийн удаа сонгогдохгүй учраас худлаа яриул хариуцлага тооцдог учраас ингэж чаддгүй маа. Жишээлбэл одоо Саддам Хусейн үе олноор нь сүйтгэдэг зэвсэгтэй биологийн зэвсэгтэй байна гэдэг нь Америкт дайраад орцсон шүү дээ. Тэд нар тэгээд дараагийн сонгуулиараа хариуцлага хүлээгээд сонгодоогүй шүү дээ. Гэх мэтлэн ийм өөр системтэй байгаамаа. Тийм учраас худлаа ярих боломжгүй гэж яасан байна. Тэдний карьер нь ер нь дуусна. Ганцхан нэг удаагийн сонгуульч биш. Худлаа ярьдаг хүн бол тэгэл дуусна. Тийм учраас бас учиртай худлаа ярихгүй бол улаан цайм ингэж болдгоо гэж барууныхныг бичсэн байна. Ерөнхийдөө энэ нэг үг нэр томьёо нэг агуулгатай байна. Тэр агуулга нь хүчин төгөлдөр байна гэдэг энэ өөр энэ одоо уламжлал те. Энэ бол ер нь Европод 16 дугаар зууны үеэс тийм болж эхэлсэн юм байна л да. Энэ тэр христийн шашны реформац Мартин Лютерийн үеэс л эхлээл энэ соёлт ертөнцийг их болгох тэр бий болгох тэр соёнгийн гэрэл нөгөө шашны тэр реформацийн үед л анх энэ бий болоод тэгээд ер нь үг гэдэг чинь итгэл үнэмшлийг бий болгодог. Яг ингээд энэ үг чи энэ юм байна гэд тогтоод тэр ичгээрээ ойлгоод тэрэн тэгээ өвчнөд байх юм бол хүмүүс итгэж эхэлдэг үгэнд. Тэгээ итгэл үнэмшилтэй болохоор хүн дараа нь тэр улсынхаа институтэд итгэж эхэлдэг. Одоо жишээ нь манай улс төрчид заавал тэр хэлсэн юм дээр зогсож ижил дараа нь энэ институцийг байгуулах нь шүү дээ. Одоо жишээ нь манай улсын хурал гэдэг нэг хурал байгуулчаал дотор нь худлаа яриад байх юм бол энэ институт чинь хүн итгэхгүй учраас институтс нь бүрдэж өгөхгүй, арчил бүрдэж өгөхгүй юм тийм ээ. Тийм учраас энэ үгэндээ итгэх тэр итгэлийг л одоо олж ижил дараа нь энэ арчилсан нийгмийнхаа институтыг бий болгох, бэхжүүлэх боломжтой юм байна л да гэж би ойлголоо. Энэ дээр тэгж бичиг байна. Тэгээ үгийн өөр ямар функцтэй байх жишээг энэ юун дээр авч утсан байна. Энэ Гитлерийн түүхэнд хийсэн еврейгүүдийг алж чадсан үйл явц Сталин бас ч айгүйх еврейгүүдийг алж чадсан юм биш үү? Би лавныг сайн мэддэггүй байсан. Тэгээ энэ хоёр адилхан үйл явц хийсэн мөртлөө эднэрийн хэрэгжилжсэн үгнүүдийг энэ анализ хийгээд яасан бэ? Одоо жишээ нь Гитлер бол ерөөсөө Югендхас гэдэг одоо энэ еврейг үзий ядах номлолыг бол ерөөсөө өөрснөө яг хэлснийг хийгээл тэгээд тэр германчуудыг ухуулаад одоо алан хэдэн эндлөөзүн зүйл дуусгах гэл яг тэр хийх юмаа бол хэлж яагаад хийсэн шүү дээ. Ерөөсөө нууцаараа хийгээгүй. Тэгээд энэ тэгэхэд харин Сталин юу гэж хэлж тэр еврейгүүдийг устгах байсан гэхээр хэлжсэн тэр еврейгүүдийг устгадаг юуных нь үгийн ямар нэр томьёонд хэрэгжилжсэн гэхээр бүр сонин ард түмнүүдийн найрамдал зөвлөлтийн еврейгийн фашизмын эсрэг коммунист олон улсын сионизмын эсрэг гэх мэтлэн ийм үгнүүдээр еврейгүүдийг Сибирь руу аяг зөвлөхийн цөлөөд алахыг алж исэн юм байна. Тэгээд гестапоч нь болоход зэрэг еврейгүүдийг бас их тамалсан шоронд их шигээд тэгээд гестаподын хэрэгэлдэг байсан үгнүүд гэхээр бас их тодорхой. Ерөөсө хоёр юм асуудаг байсан. Чи коммунист уу, чи еврей юу? Энэ хоёр мөн л бол тэгэл алдаг. Тэрнээс биш өөр бусад юм бол ерөөсө янз бүр юм байхгүй. Тэгэхэд энэ КГБ-гийнхний еврейгүүдийг алдаг байсан шалтгаан нь болохоор худлаа хэрэг хүлээлгдэг. Тэгээ манай нэг лүмбийн хэрэг гэдэг шиг Японы тагнуулчи, Английн тагнуулчи, олон улсын цайнустын тагнуул гэж ингэж нөгөө хэрэг хүлээлгэж юу яадаг байсан.
алж чаддаг гэсэн. Тэгээ өөр энэ хоёрын үйлдэлийн бас нэг ялгаа нь юу гэхээр энэ Гитлер хүн амьтан еврейгуудыг алж дуусны дараа энэ Нюрнбергийн шүүх гэж юм болоод энэний хийсэн юмд нь ял хүлээлгсэн шүү дээ энэ хүмүүст. Тэгээд дараа нь тэгэхэд энэ Сталины үед хийсэн еврейгуудын хийсэн энэ юунд бол ямар ч их шүүх болоогүй. Тэгээ баг бид нэр мэдэхгүй сонсоогүй өнгөрцөн байгаа байхгүй юу. Тэгээд иймэрхүү ялгаа байна гэж үтсэн байна. Тэгээд эцэст дүгнэлт болгож энэ барууныханд хэлж байгаа юм нь та нар энэ Кремлийнхний ярьж байгаа үгэнд нь биш энэ хийсэн үйлдэлээр нь ойлгож сураа. Тэгээд энэ Черчилль ингэж хэлсэн байна. Энэ Орос орн бол ерөөсөө их анших шиг хачирхалтай таашгүй юм нууцлаг орон юм а гэд бүр ойлгохгүй болохоор аргаар барал хэлсэн юм шиг байна л да. Тэгээ Шишкин гэж хэлсэн байна. Энэ Орос орн бол ерөөсөө тийм онцгой шиг тайлах тийм юу онцгой биш юм а. Энэ онцгойг тайлах боломж байна. Энэ бол бидний өнгөрсөн цаг түүхэнд болсон явдлуудаас тий өнөөдөр буцаагаад ойлгох юм боломж байна. Энэ бидний түүхэнд болсон юмнууд ийм их юмнууд байгаа учраас энэний дагуу Оросыг ойлгох боломжтой юм а гэд ингээд дууссан байна. Эхнийх нь өгүүлэг нь. За баярлалаа. Мига. За поинтууд манайхан сэтгэлдлээ. Ойлгогдоогүй ч юм уу те юм байвал асууж болно шүү тий. Тий. Тэгээ асуух зүйлэл асуугаад үшээ энэ дээр жоохон тодруулаад өгөөч гэд. Тэгээд бас энэ манай улс дээр бид нар дээр ингээд эн чинь яг байна уу те энэ асуудал дээр бас төвлөрөөд жоохон ярилцуул гэж бодож байна. Манайхан чөлөөтэй гараа өргөөд гарч ирээд яриараа. Тий. Юу санал бодлоо солилцоорой гэж бодож байна. Модератор байгаа хүмүүсээс ярих юм байна. Социализмоос үлдсэн манай ер нь улс төрчдийн юм ичгүй худлаа гэдэг нэг юм чадвар биш тас тийм. Яг саяныхыг сонсоод бол яг сонгуульд өгж байгаа амлалт ярьж байгаа зүйлүүд дээр яг юм ичихгүйгээр өөртөө айгүй ихтгэлтэй худлаа ярьдаг. Тэр төлөвшлөл бол эндээс үлдсэн болов уу гэж бодлоо. Харин яг тийм байгаад байгаа. Тэгэхээр тэр аман дээр нэг юм ярьдаг, цаанаа бодол нь нэг өөр байж идэг. Тэр нэг 3 юугаар явж ийн гэж шүү дээ, тий. 3 суугаар сэтгэж амьд явж ийн гэх. Тэрүүгээр энэ төр ер нь манайхан нэлээд гарцсан юм биш үү дээ. Яг эн чинь манай нийгэмд өөрөө эсвэл энэ суур боловсрал одоо манай ерөнхий боловсролын сургууль ч юм уу энэ бүх энэ суур юм чинь нөгөө Оросын хамааралтай үед хийгдсэн зүйл шүү дээ. Тэгээ энийг одоо хэр өөрчилж чадсныг би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг ингээд дамжаад ер нь юм хуурамч стилийн ийм хүмүүсийг ер нь бид нар одоогоороо ч гэсэн ер нь бий болгоод байгаа юм биш үү гэж надад ч гэсэн бас яг тэгж л бодогдлоо. Нэг өсөндөө тийм одоо худлаа хийлэгчийг ер нь бид нэр өөртөө үйлдвэрлээд байгаа юм биш үсттэй. Энэ ийм юмнаас хажуудах талын энэ улсын энэ соёлны имиж тодорхой хэмжээгээр хүртчихэд байгаа. Эсвэл одоо энэ ирэх барьж байгаа нам энэ бүлгэл хүмүүс чинь ийм сургалтаар ерөөсө бэлтгэгдээд байгаа юм биш үү энэ гэсэн айгүйх олон тийм хардах сэтлүүд төрж байна л да. Одоо тэр улс гэдэг бол одоо Кремль дээр нэмэх нь юу лээ гэж штэ. Газар нутаг гэд. Тэгээ одоо яг энэ бол манад тусах юм бол улс дээр нэмэх нь төр гэдэг гэж хэлж байгаа ч тий. Тэгээд яг энэ шүтэх ёстой нөгөө нэг тийм нэг субъект болгоцсон. Тэгээд төрийн минь сүлдөршөө гэд ингээд цээжлүүлсэн. Тэгээ энэ үг бол ерөөсөө сайхан үг биш байгаа гэх тий. Тэгэд нэг өсөндөө тэр төр гэдэг улс дээр нэмэх нь төр гэдэг газрыг одоо дахин шүтээ. Энэ ч одоо давшгүй хүч чиний чамааг захирж явах хэвээр зүйл тэрний дор чи байх хэвээр
эднэр гэсэн тим имийг яг л энэ пропаганда хэлбэрээр суулгасан л байгаа юм л та социализмын үед. Тэгээ дээр бид нар бас нөгөө 100 хизээл ярьжсэн да тийм төр гэдэг үг ер нь хизээ хаанаас үүсээд ингээд оршичваа. Тэгээ өөрөө энэ иргэний нийгэм байгуулах гэж байгаа байж энэ төр гэдэг юмыгаа амар тийм одоо юу төв хүчтэй энэнд одоо бид нар юу яаж ах хэвээр одоо захирагжих хэвээр гэсэн энэ ойлголт ерөөс манахаас ерөөс салахгүй байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр яг үүсчихэд энэ төр гэдэг үг чи ер нь манай одооний байгуулах гэж байгаа нийгмийн байгууламжтай ер нь таарах юм уу эсвэл тэр феодалын нийгмийн үеийнхээ ямиг дундуур нь аваад яваад байгаа юм уу гэж бодсон шүү дээ. Бүр бодоод яаж гадаад руу одоо орчуулад байгаа юм болоо. Эсвэл энэ үг л миний бодлоор нэг илүүдчихэд байх шиг байх юм. Энэ ямар ч байсан энэ төр гэдэг үгийг арчил байгуулж байгаа орнуудад байхгүй байх шиг байна гэж би хараад байгаа шүү дээ. тий. Тэгээд төрийн албан хаагч эднэр гэдэг юм бүр амар өргөн хэрэглээтэй ингэж хэрэглээд яваад байгаа. Ийм асуудал бид улсын л юу шүү дээ тий. Улсын л нэг байгууллагын ажилтан шүү дээ. Төрийн гэдэг байгаа чинь. Тий. Одоо жишээ нь багш хүн тий. Багш хүн бол тий. Сая тэр point анзаарэгдчихлаа. Тэгээд өөр чинь юу лээ тэр худлаа ярих тэр тоогчгүй ичигчгүй худлаа ярьдаг асуудал. Тэгээд тэр хууль дүрмэн дээрээ бичсэн үг тайлал гэдэг юмаа сайн ойлгохгүй. Тэгээд тэр юу ингээ худлаагаар ингээ таглаж байгаа байдал эднэр бол яг манад яг бүр байж юм л да наад чинь бүр сүдэр тусаад. Тэгээ одоо ингээд 5 шүүр ажиллагаа гэж энэ энтер чи одоо ерөөсө жинхэнэ худлаа ярьж байгааг юм бэлэг тэмдэг болчиход байгаа шүү дээ тийм биз дээ. Одоо тэгээд тэр нэг үндсэн хуулийн дээр хүн амьдрах хэрэгтэй те бизнесийг хэрэгтэй хүн сурж боловсрох хэрэгтэй гэл те наад бол ч бас ялгаагүй тэгээ бичсэн байгаа даа байхгүй. Тэгсэн мөртлөө нөгөөх хүн чинь нөгөө эрхчлөөтэй байх хэрэгтэй гэл те тэрийг ингээд бичээд хуулийн юуныхаа дагуу бичээд тавьсан байгаа даа байхгүй. Тэгсэн мөртлөө гаднаас харахад бол нөгөө төл нь тэрийг уншихад эднийх чи ийм одоо нээлттэй засаг нээлттэй ус биш үү гэж хармаар байгаа гэдэг. Тэгсэн чинь дотроо болохоор яг манах шиг л байгаа юм л да. Тэгэхээр яг анханасаа л нөгөө нэг үүсгэн байгуулсан тэр өөрснөө анх үүсгэн байгуулсан усаа дараагийнхаа тэр барьж байгаа хариат улсуудаа бас яг энэ аргаараа явуулдаг юм байна л да. Одоо наад саний гарсан юм чинь бүгд л Монголд биш та. Одоо Монголд хүн амьдрах үг үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй те өөрснөө бизнес эрхлэх хэрэгтэй ч юм ингээд юмнууд нь бүгд байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө амьдрал дээр эргээд харахаар үзэл бодлоо илэрхийлж чадахгүй нэвээрээ байна те сууж боловсрох тал дээрсэн асуудалтай хэвээр байна ингээл юмнууд нь байгаад байгаа байхгүй юу. Харин тийм байна. Өөр чинь юу санаанд орж илаа. Тэр юу одоо нэг худлаа хэрэгт гүтгдэг тэр үг хэлээ илэрхийлсэн хүнийг ингэж яаж иж шалтгаан олж дарддаг эднэр чи одоо яг манай өнөөгийн процесс дээр нийгэм дээр бас явж байгаа процесс те яг адилхан харагдаж байна. Өөр юу ямар сэтгэл төрлөө би манайхан нэмээд байгаа. Худлаа ярьдаг чинь бол одоо манай засгийн тэргүүн дээр бол бүр айгүй суперэрээ байна шүү дээ. 400 сая жуулч авчирна гэж ярьсан 50 сая төгрөгөөр торгоё гэсэн те. Тэгээд өөртөө үнэтэй цаг зүүж болохгүй удирдлагад байгаа хүмүүс гэж хэлчихэд өөрөө үнэтэй цаг зүүсэн бамбрууш кафе барина гэсэн тэгээд одоо л бариг байгаа. Тэгэхээр нэг амтлын өшөдөр чи яадаг лээ. Манай засгийн газрын тэргүүн чи өөрөө айгүй худлаа ярьдаг штэ нөгөө гидсэн өвдөд хөл рүүгээ орж мордог те. Ингээд айгүй олон факттай ингээд худлаа ярьдаг хүн байгаа хөөх. Тэгэхээр ийм худлаа ярьдаг хүн чинь бус дүгнүүдэд нь хүртэл итгэхэд хэцүү байхгүй. Тэгэхээр яг наад дээр гардаг тэр худлаа яриад тахт нь л итгээл оршин байлгаад идэх чинь огцруулахгүй байгаад идэх чинь одоо авилгатай хулгайтай тэмцэх чинь ингээл бас худлаа яриад байгаа. Улам дотомдоо худлаа ярьж байгаа хгүй бүр ийэлт. Энэ одоо нэг байгаль орчны сайд чинь бүр ичгүй худлаа ярьж байгаа шүү дээ. Юунд самбаранд явсан хүмүүсийн 80% нь үхэж чинь
уунжи гэмтгээс илүү үхэх нь их байдаг энэ төр гэл. Тэгээ ингээд тийм юм ингээд ямар ч юу ч болоогүй юм шиг яриад идэв. Тэгээ сонсож байгаа нь ч гэсэн тэрийг мэдж байгаа мөртлөө тэгээд сайдаас нь зогцуулахгүй байлгаад идэв ингээд. Тэр хүнээс ч одоо хүлээлт айгүй хэцүү байхгүй бодлоо ярьдаг юмс чинь. Тэгэхээр энэ тархинд нэг өөр юм суугдчихад байна те. Энэ боловсрлоор байна уу эсвэл энэ entertainment медиагаар дамжиж байна уу? Ерөнхийдөө нэг юм тийм тарилга одоо саяны тэр одоо худлын хуурмгийн тэр юу ямар юуны вакцин үлээ? Айдсын вакцин. Тэр энийг хийх ийм процесс ер нь чимээгүй байнга явагдаж байгаа. Тэгээ энэнд давтаад байгаа учраас одоо тэр энэ одоо манайх бид нар ч одоо их аимхаа болцоор түн гэд яриад байгаа ч тийм. Ер нь энэ вакцин чинь байнга таригдаад байгаа юм биш үү те. Тэгээ бас нэг айгүй ялгаа. Одоо бид нар энэ Монгол улсынхаа эзэн юмаа гэсэн тийм сэтгэлтэй, тийм мэдрэмжтэй, айдсгүй тийм байсан бол бас өөр бисва бид нар бас тэгж чадахгүй байх шиг байна тийм ээ. За одоо айдстай хүмүүс чинь эзэн маягаар байж чадахгүй шүү дээ. Тэгээ бас нэг надад бүр айгүй сонин санагдсан юм. Ичгүүрг худлаа ярих бол ерөөсөө хүчтэйг шинж юмаа гэж бичсэн байна шүү дээ. Тэгэхээр ярьж явахдаа бол ерөөсөө эмзэгэлдэггүй шүү дээ. Эднэр ч одоо худлаа ярихдаа. Тийм наач айгүй амар те. Тий. Нөгөө хүнийг хуурч чадж байгаа бол юу яа одоо тий хүчтэй байна гэдэг чинь гэж ойлгоно гэдэг чинь амар байгаа ч. Тэгээ энэ дэр нэг шек хийж манайх энэ Михаил Шишкин гэдэг хүн Оросын нэр одоо зохиолч хүн те. Оросын 3 том одоо тэр зохиолч хүнд уран зохиолч хүнд одоо өгдөг шагналыг авсан. Ийм мундаг одоо ард түмэндээ танигдсан ийм Орос хүн нь өөрөө энэ орсуудыгаа тодорхойлж байгаа юм нь ийм байна. Тэгээ тэрнээс бид нар өөртөө ингээ айгүй холгүй бууж байгаа нь амар сонирхолтой тий. Тийм учраас бид нар энэ зориуд тий энэ мега энэ номыг ингээд биднэрт ярьж өгч байгаамаа. Тэгээ манайхан ногоон байш өөрөөгөө сайхан дагаад өгөөрэй. Тэгээ энэ ном уншилтын ажлыг ер нь бид нар цаашд явуулнаа. Тэгээд энэ хиний мегагийн энэ номыг ингээд ярьж дууссаны дараагаар би юу ярих гэж бодож байгаа. Евразийн энэ геополитик гэдэг энэ маш сонирхолтой ном яаж байгаа энэ империйн одоо Евразийн геополитик бол империйн геополитик гэдэг энэ их сонин бид нар өөртөө танихад их хэрэгтэй ном байна. Тэгээ энийг би энэ хооронд бэлдэж байгаа. Тэгээд бас цувруулад яриад явна. Одоогоор тэгээд 2 дахь 4 дахь өдөр мега одоо боломж байгаа учраас ярьж явъя гэж бид нэр ярьж байгаа. Тэгвэл урьдчилж зар гаргаад тавина. Тэгээд тэрийг харж агаад ингээд өргөнөөр ирж оролцоорой гэж хүсэж байна. За баярлалаа. Яриад намайг сонсохороо Audible дээр байгаа линкийг энэ чатан дээр тавьчих. Тэгээд энэ доор англи хэлтэй хүмүүсүүд байвал өөрснөө аваад сонсцоогоорой. Тэгээд би бол зөвхөн таймал товчилж ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас сонирхолтой хүмүүсүүд нь аваад сонсоод яаж болов шүү. Англи хэл дээр юм байл. Тэгээд энэ дээр энэ яриан дээр зүгээр нэмэрлээд ингэж хэлэхэд би NHK-гийн энэ одоо Орос улс хизээ үүсэж одоо Оросын энэ түүхийн тухай документал их сонирхолтой юм үзсэн юм л та. Тэгээд тэрэн дээр одоо яг энэ Орос хүмүүсийн энэ сэтгэлгээ энэ түүхэндээ маш их энэ тэндээс одоо нөгөө эзлэн түрэмгийлэгчд, дайрагчд ингэж орж ирж байсан учраас ингээд энэ Оросын ард түмний ерөнхий нийт тэр суурь сэтгэлгээ нь болов айдас дээр тогтсон ийм хүмүүс гэж тодорхойлж илээ л дээ. Тэгээд тэр нь болохоор түүхэндээ ийм ингээд процессуудыг ярих. Тэгээд тэрэн дотор энэ манай Монгол үндэстэнд бол ерөнхийдөө 260-70 жил ингэж одоо удирдуулсан гэхүү, дарлуулсан гэхүү, одоо яалгасан гэхүү. Тэгээд энэ Оросын ард түмэн бол одоо энэ Монгол үндэстнээс бол үнэхэрийн айдаг, генийн төвшөнд айдаг гэж яригдана лээ. Тэгээд ерөнхийдөө энэ улс бол тэр айдсныхаа тэр одоо комплекс одоо тэр юмыг яаж нөхдөг вэ гэвэл
ерөөсөө л бид нэр тэр газар нутгаа ихсхий гэж. Тэр газар нутгаа ихсгэж их газар нутаг эзэлж явхаар яаж яах вэ гэхээр өөртөө тэр одоо саяны тэр хүчтэй байна, тэр баян байна. Эний тэр гэсэн тэр мэдрэмжүүдийг ингэж нөхөж явдаг. Тэгээ ерөнхийдөө бас энэ 19-р зууны түүх биш 20-р зууны түүх эдгээр ч өөртөө бас одоо тэр эд материалын төлөөх тэмцэл байсан. Тэгээ энэ цаг үеж бас нөлөөсөн байж магадгүй гэж ярьж байгаа. Тэгээд ерөнхийдөө Орос хүний одоо сэтгэл санааны орчин бол тийм айдсан дээр маш их тулгуурлагдсан байдаг. Тэгээ одоо Монгол гарсны дараа тэр Франц улсад одоо дайрж орж иржсэн энэ төр гээд ийм янз бүрийн гадны юмд маш их өртөжсэн учраас энэ арт юм өөрөө их айдастай арт юм ээ гэдэг. Тийм юм тэр баримтат нэвтрүүлэг дээр тодорхойлогдож яригдчихжээ. Шишгэн бас ингэж хэлсэн байсан. Энэ нөгөө одоо өөрийнхөө орныг ингэж одоо энэ зарим хүмүүс аягүй энэ Оросыг энэ үзий яддаг хүн байна энэ эдэр гэж бас шүүмжилдэг юм байна л да. Тэр хүмүүст би одоо хэлэхэд би бол Орос намайг ямар Орос хоорондоо ямар хайртайг та миний армаанууд баталж байгаа гэж бичсэн байлээ. Би ч гэсэн бодохдоо миний хүн бол Оросын дэвшилт үзэлтэй хүн юм байна. Тэгээд энэ Оросын нийгэмд байгаа түүхэнд нуусан нийгэмд байгаа бүх юмыг задлж анализ хийгээд тий гарах цайсан тийм яг элен далангуу битсэн тийм муу муухай бүх юмаа гаргаж ирж хагаад сайжруулахын төлөө битсэн л ийм өгүүлбэрүүд юм байна л гэж ойлгосон. Дараагийн 2 дахь дээр нь болохоор яг Оросын түүх гарна. Тэрэн дээр манай монголчуудын тухай нэлээд гардаг. Тийм. Тэгээд тэрийг дараагийн 7 хоногт яриа тийм ээ 23. За тэгээ энэ чатан дээр Баги Ага гэдэг хүн бичсэн байна. Генийн төвшөнд Оросоос айдаггүй байхаа уучлаарай би жоох ойлгомжгүй хэлсэн байж магадгүй. Орос үндэстэн өөрөө Монгол үндэстнээс генийн төвшөнд айдаг гэж. Одоо яга хүүхдээ уйлахаар ямар манга юу гэлээ монголчуудыг ирэн шүү гэж хэлдэг. Тийм үгтэй штэ Оросд ч эднэр. Тэгээ энэ ийм юм гинлээ Москвагийн ойролцооны Ярослав гэдэг нэг газар гинэ сүмд гэсэн нэг томоохон сүмд маш том булш олдсон. Тэр булшнаас одоо зөвхөн 300-400 хүний шарил одоо яс гарсан юм байна. Тэр энэ палеонтологчид бүгдийг олж гаргасан. Тэгсэн чинь тэр ямар ч одоо юм албан ёсоор оршуулсан энэ тэр биш. Ерөөсөө л тулаан юмд одоо тэр өмийн самуун дундал тэгэл ерөөсөө л олноороо тэгэл үхээд булагдсан юм гарч ирсэн. За тэрэн дээр одоо судалгаа хийсэн байна Оросууд. Тэгээ энэ юу бол ерөөсөө яг энэ Монголын эзлэн түрэмгийллийн үед одоо тэр монголчуудын дайралтаар нас барсан хүмүүсийн одоо яс юм байна гэж одоо тэр эрдэмтэд нь тодорхойлсон юм байна. Тэгээд энэ бол саяхан ер нь их хуучных биш саяхан гэж хэлээ шүү. Тэгээд энэ ер нь бол монголчууд бол биднийг ерөөсө алан хяджсэн, айлгаж исэн энтер гэдэг тийм одоо тэр үлдсэн. Тэгэд Монгол үндэстнээс одоо Оросууд бол маш их айдаг гэж тэр одоо миний үзсэн баримтат юун дээр яг яригдсан. Тэгээ би хувьдаа Монгол хүнийхээ хувьд энэ миний сэтгэл шүү. Юу гэж бодсон гэхээр тэгвэл энэ социализмоос хойш энэ одоо өнөөдөр хүртэл ер нь ингээд 100 жил энэ Монголын одоо элитүүдийг яаж алж таллаа өөрсдийнхөө удирдлага хяналтанд орууллаа. Ер нь тэгээ бидний хөгжил цэцэглэлээс одоо ингээд хумаад байгаа асуудал байгаа шүү дээ эрчим хүч энэ тэр юм дээр эсвэл гадны эсвэл 3 дахь орнтой харилцаан дээр садаа хийх юм уу. Энэ элдв нөхцөл байдлыг харахад ер нь энэ Монгол үндэстэн ер нь өөд нь гарахгүй бай гэсэн бодлого бол ер нь элтэд ер нь байдаг гэж би юм байна гэж би хувьдаа л тэгж мэдэрсэн. Тэгээ ер нь тиймч болов гэж бодогдод. Тэгээ энэ менталити одоо юу гэх юм аливаа улс орны тэр менталити гэдэг юм чи өөрөө тэр айхтар характерыг тодорхойлж идэг байна л да. Тэгээд энэ айдсан дээр үндэслэгдсэн эсвэл худлаа дүүхээр бичигдсэн эсвэл ийм одоо тарих угаалтын хэлбэрийн одоо боловсролын
юутай одоо тий агуулгатай эднэр ийм байх юм бол ерөнхийдөө улс орны нөгөө менталити их өөр болж болдог байна л да. Тэгээ ялангуяа манайх бол одоо тэр монгол бичиг эднэрээс салаад кирилл мэрил рүү ороод тэгээд ер нь тэр хуучнаас өв залгамжилж ирэх ёстой тэр зүйлүүдээ бол ерөнхийдөө тасалсан байгаа даа шүү дээ. Тийм учраас өнөөдрийн төвшөнд бол энэ одоо оюун санаа тэр менталити эсвэл тэр саяны ярьдаг тий худлаа хэлэх арга цаах энэ нөхцөл байдлуудыг харахад бол ер нь энэ сүүлийн 100 жилд бол бид нэр тэртэл рүүгээ бол харьцангуй одоо юу гулсаад явчихсан. Тэгээ өнөөдөр одоо энэ ууж идээд байна. Энэ юу яах гээд байна. Тэгээ одоо бид нар одоо шүүрт нь одоо бид нар өстой энэ авилгалчдыг одоо халаад өгнө гэл ингээ хилээд идэг өнөөдөр жишээлбэл ямарваа нэгэн авилгач ямар ч хариуцлага хүлээгээгүй ингээ байж байгаа шүү дээ. Гэх мэтлэн энэ саяны уншигддаг зүйлүүд өнөөдөр яг одоо манай нийгмийн амьдрал дээр бол бодитоогоор оршин байж байгаа гэдгийг бас хинж одоо маргахын аргагүй гэж ойлгож штэ. Сайн мэдсэн. Энэ шин сарангийн энэ юун дээр би өөрөө нэг бодлоо хэлчихье. Энэ 100 жилийн өмнө бид нар чи өөрсдөө гэсэн дархлаатай байсан юм байна. Энэ одоо бичиг үсэгтэй, өөрийн гэсэн соёлтой, өөрийн гэсэн ноёнтой, өөрийн гэсэн богдтой тэр байтугай шашинтай байсан юм байна. Бид нар чинь 100 жилийн өөрийн гэсэн дархлаа хамгийн гол нь. Тэгээд 100 жил өнгөрсөн чинь байраа солигдоод одоо будын шашин дээр 10 хар нүглэгдэж штэ. Одоо бол яг тий 10 хар нүглийг бол яг тэр чигээр бид нар энэ Монгол улсад ялангуяа энэ дээд түвшний энэ боловсруулдаг улсууд яг энэ хийгээ явж байна. Тэгэхээр юу гэж хэлэх гээд вэ? Бид нар дархлаагүй болсон юм байна. Яг Монголоо гэсэн. Тэгээ энэ шишгний энэ одоо энэ Орсын зохиолчийн номыг уншаад нэг Орсын энэ одоо үндэсний хэм арт түмч юм эднүсийн энэ юу гэм философи эднүсийн яаж амьдраад байгаа цаашаа яаж явах гэдэг нэг хэсэг зур нэг түүхээс нь ч юм одоо байгаа байдлаас нь ойлгож л байл да. Нөгөө талаас чинь энэ зохиолч бас өөрснийхөө арт нь бас ингээд дэлхийд дахин сурчлаад байгаа байхгүй. Биднээс ийм муу талтай ч гэсэн бидэд ийм сайн тал байгаа ч гэх юм. Гэсэн энэ бодол төршлөө. За баярлалаа. Тийм шүү. Би ч бас энэ дайнаас хойш Оросд их дургүй байсан. Энэ намыг унснаас хойш би айгүй Оросуудыг өрөвддөг, ойлгодог болоод байгаа байхгүй юу? Нэг талаараа ер нь ингэж ойлголцох хэрэгтэй байгаа юм л да. Орос хүмүүс одоо өөрснийгөө ойлгоно, бид нар ч гэсэн ойлгох хэрэгтэй. Яг хөө яагаад бид нар одоо ийм байгаа юм бэ гэдгийг л бусдад ойлгуулж байгаа хүн байгаа юм л да. Энэ яг чиний харсан бол яг зүг байна. Би бас тэгж бодчих. Тэгээд бас энэ одоо бид энэ 21-р зуунд өөрсд нь Монголоо гэсэн тийм дархлаагаа бид нар яаж цааш нь авч явах вэ гэдэг дээр л одоо ер нь бодмоор юм байна. Одоо баруунда ч юм уу энэ Оросдоо ч юм уу Монгол дотроо ч юм уу яаж авч явах вэ? Тэгээ би энэ ер нь боддгийн энэ Монголыг цааш нь яг өөрийн гэсэн дархлаатай болох вэ? Бид нар ч одоо өөрийн гэсэн бичиг үсэхгүй ч болчихлоо нэг зээлдмэд нэг Европ үсэгтэй шашин ч гэж одоо шашин ч яг ном журмынхаа дагуу явахгүй монголчууд бидний өвгдөөцөө авсан буддын шашин чинь буддын шашин дотор хамгийн энэрэнгүй хамгийн боловсралтай ер нь гүн ухааныг дээдлсэн тийм урсгалыг бид нар уулна хүлээж аваад ингээ хөгжүүлээд явцсан юм байгаа шүү. Одоо тэр нь ч ингээд тэрийг нөхөөд яг хуучин шиг болтол бас хугацаа шаардах юм шиг байна. Нөгөө талаар монголчууд бид нар энэ японочдын зөөлөн аргаар өөрснийгөө ингээд болгоод аваад явдаг тэрнийг японочдын дорн дахны тэр араас бас суралцмаар юм шиг байна гэж бодогдоод байна. Яг Оросыг дагч ихээр юу шунал одоо тэгээ хулгаа дээр худлаа ингээд 9 шидийн бүрдчихэд тэр дээрс нь хүчирхийлэл нэмэгчээд ингээд ерөөсө одоо Азийн ард түмж тэр дорныхонд ерөөсө тэр талын байгаагүй учраас ерөөсө тэр зохицохгүй байна л да. Азийн ард түмж арга бэлгээр нэг бүх юм хостуулаа явдаг штэ. Тэгээ монголчууд бид нар бол тэр нь байхгүй болчиход байна л да бас. Энэ Япон за хятадч бол ойлгомжтой ингээд бүх юм бас ингээд нэг арга зайлаар ч юм уу яах гэдэг бүх юм өөрийн болгоод тэр түүх соёлоос нь ихсүүлэл Японч бол тэгэхгүй бас нэг сайн шинжлээ судлаад гэсэн мөртлөө ингээд аваад яваад байна л да. Тэгээ тэрнээс суралцмаар ч юм уу даа гэсэн бодол төртий.
Тий, ер нь менталитет оюуны чадах маш их багассан юу байгаад байгаа. Тэгээд яг хуу ер нь бол одоо бидний аврал бол тэгээд за шашны салбарын хүмүүс тэгээ одоо шүтэж бишрэх хүмүүс бас тодорхой хэмжээнд авч явах нь үнэн баг. Ерөөсөө л энэ байгалийн шинжилгээ ухаан эднэр одоо тий энэ нэвтрүүлэх юм бол энэ пропагандаг амархан ялах магадлал маш өндөр гэж бодоод байгаа байхгүй. Бид нар байгалийнхаа хуулийг тий байгалийнхаа зохицлыг эдгээр энэ юу физик хэм энэ одоо бид нар энэ дэлхийд угаасаа тавигдсан өгөгдлөө ойлгож эхлэх аягүй чухал. Тэгээ энийг ашиглаж амьдрах тэр арга ухаан энэ одоо технологи, инженерингийн элдв юмнуудыг ингээд оруулаад ирэх юм бол арай жоохон тийм нөгөө юу Монгол хүн нөгөө нэг креатив болох магадлал бас байгаа болов энэ төр. Ер нь энэ шинжилгээ ухааныг арай түлхэгцтэй явуулах болов явуулмаар юм байна. Тэгээ тэр ч утгаараа одоо энэ хүүхдүүд англи хэл рүү одоо шууд орох хэрэгтэй байна энэ төр гэдэг ийм юмнууд бас яригадаад эхэлж байна энэ төр гэдэг. Хувьдаа бас тэгж бодож харж байна л да. Тэгээ түрүү яг хин JT Япон гэж хэлсэн болохоор би хэлчихье. Энэ Японд үнэхээр эдгээр бас өстой 200 300 м яваа л нэг жижиг сүм. Ер нь энэ шашныхын юм энэ төр бол бас байдаг газар. Тэгээд яг энэ хаяа нэг юу жилдээ одоо ийм өдөр тийм өдөр инээ тэрэндээ нөхдүүд нэлээд хэрэглээд ах шиг байгаа. Яг уламжлалт юм дээр. Тэгээд өдөр тутмын амьдрал эсвэл ажил бол ерөөсөө цэвэр одоо энэ орчин үеийн шинжилгээ ухааны дээр явж байгаа. Ийм нийгэм байгаад байгаа шүү дээ. Тийм энэ 2 дугаар дайны дараачаас ерөөсөө ер нь Мэйжигийн үегээд энэ 20 дугаар зууны эхнээс үеэс эхлээл энэ шинжилгээ ухааныг нэвтрүүлж эхэлсэн. Тэгээ энэ дээр ерөөсөө бүх тулгууруудаа өгсөн. Тэгэд альва юм дээр тэр сэтгэл хөдлөлч юм уу одоо тий ямар нэгэн өөрсдийнхөө уламжлалаар тайлбарланы нэ дэрийг ихээс илүүтэй шинжилгээ ухааны гаргалгаа хийж байгаа юм байна. Тэгээ одоо манад одоо энэ боловсролын асуудал дээр одоо өөрчлөлт хийх ёстой юм уу? Иймэрхүү сони юмнууд байна. Манай энэ уламжлалтай бол 100 жилийн өмнөх уламжлалтай бол энэ сайн юм ч гэсэн айгүй харш байгаа байхгүй юу. Одоо 100 жилийн өмнө ч манайхан ч айгүй бурхны шашинтай байсан худлаа ярих чинь 10 хар нүглийн нэг штэ тийм ээ. Тэг чин худлаа ярих бол нүгэл гэж үздэг байсан хүмүүс чинь ичгүүргүй улаан цам ярих бол одоо хүчтэй байхын шинжээ гэсэн тийм яг эсрэг юм руу орцсон биз дээ бид нар ч одоо. Тэгээд энэ өгүүлэг дээр надад бол санагдсан юм. Энэ эрх мэдэлтэй улс төрчид нь худлаа ярддаг. Тэрийг иргэд нь хүлээн зөвшөөрдөг гэдэг байгаа юм тий. Яагаад иргэд нь хүлээн зөвшөөрöd байна гэхээр өөрснөө бас худлаа ярддаг. Өөрснөө худлаа ярддаг хүн чинь тэр худлаа ярьж байгаа хүний хүлээн зөвшөөрдөг юм биш үү? Тийм учраас бид нар бас өөрснөө хүүхдээ хүмүүжүүлэхтэй одоо худлаа ярьддаг үнээр нь л одоо хүмүүжүүлэх ёстой юм болов уу гэж би одоо бодоод байна шүү дээ. Тэгэх юм бол хүүхдүүд маань худлаа яриул одоо нүгэл гэж хэлэх нь хаашаа энэ дээр үеэхээр худлаа яриул ерөөсөө энэ бидний байгуулж байгаа нийгэм гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ институцийг бий болгож бэхжүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь одоо худлаа ярьдгүй хүмүүсээс байгуулахаас өөр худлаа ярьдаг хүмүүсүүд чинь байгуулж чадахгүй байгаа учраас энэ одоо бид нар одоо эмэгтэйчүүд хүүхдүүд одоо эмэгтэй хувийнхаа эрэгтэй эмэгтэй эцэг эхчүүд хүүхдүүдэд худлаа ярьдгүйгээр хүмүүжүүлэх юм бол тэд нар ч харин худлаа ярьдаг хүмүүсүүдийг хүлээн зөвшөөрдгүү тийм хүн сонгогчд гарч ирвэл энэ барууныхан шиг карьер маань дуусч ингээд манай улс төрчид худлаа ярих нь арай багасдаг юм болов гэж л нэг тийм санаа надад төрлөө. Тэгээд энэ институт их хурлд зөвхөн үний ярьдаг хүмүүсүүд байж ижил энэ институтс чинь итгэл үнэмшилтээр болоод энэ арчил хөгжих тэр юу үүсэн штэ. Одоо нөхцөл нь одоо манад үүсэхгүй ингээд эргэлдээд байна л да доороо худалчууд орчоод би бол тэгэж нэг бодож үзлээ. Энэ манай хуучны хүнэлтэй хүүхдээ хатал энэ монголчууд ингэж л амьдрах ёсгүй юм даа уулна гэл нэг санаа алдаад ярьдаг байсан те би гайхдаг гэсэн хүүхдээ би юу болж мэдэхгүй. Тэгээ 90 он гарал арчил гараад үүний тодорхой хэмжээний түүх мөхөөс ахуулаад ингээд бүх юм болоод эхэллээ л дээ. Одоо ч 2020 он гэхэд бүх чих юм ил тод болж байна. Ингээд техник технологич хөгжөөд ер нь их мэдээлэл авж байна л да.
Тэгсэн чинь коммунизм нийгэм гэдэг чинь ялангуяа энэ монголчууд биднээс энэ амьдрах үндсэн суурь болсон энэ биднээс энэ боломжуудыг нь хулгайлцсан юм байна шүү дээ. Одоо аавыг тийш хэлэхэд одоо боддог байл тийм хулгайлцсан. 100 сүүлийн 180 жил 20 оноос хойш. Гоза 30 оноос хойш ингээ хулгайлцсан. Яагаад тэгэхээр би яагаад ингээ хулгайлцсан бэ гэхээр чинь одоо жишээ нь 60 ч юм уу 70 80 оныхан чинь коммунизм яг цэцгэлтэй үед төгссөн залуучууд хэрвээ бид нэр энэ коммунизм гэдэг нийгэмд бид нар ороог байсан бол бид тодорхой хэмжээнд нийгмээс илүү явж ирсэн, илүү боловсролтой, илүү дэлхийн энэ хөгжилтэй хөл нийлүүлэлтэд илүү явах байсан юм байна гэдгийг л одоо ингэ ойлгоод байна л да. Тийштэй жий. Бүр одоо бидний өвөөгийн үе дээр бол бүр дээрэмдүүлсэн байхгүй. Социализм байгуулна гэд одоо хонь малын бүр суураар нүдэн дээр нь туугаад аваад явсан гэж байгаа шүү дээ. Бүр дээрэмдүүлсэн өвөө эмээнэрийн үе бол. Тэгээд тэгээ өвөө эмээнэр одоо эд хөрөнгөө дээрэмдүүлээд тэгээ одоо нэгдлийн ажилчин сайлчин малчин болцоогоод ингээд болсон. Тэгээд тэдний хүүхдүүд чинь одоо бидний аав ээж болохоор одоо боломжоо хулгайлуулсан хүмүүс аахгүй. Яг ийм үе шаттай. Тэгээд одоо тэрний дараах бид нар бол одоо ийм завсрын саармаг нийгмийг амьдралалт тэгээд Монголдоо тэгээ эсвэл гадаад ингээл янз бүр болцгоогоод тэгээ одоогоороос бид нар бас энэ завсрын хэлбэртэй ингээд явж байгаа яг ийм процесс. Ер нь энэ социализм гэдэг юм энэ улаантан орж ирж энэ большевикууд орж ирж энэ манайхыг улаанаар бүрхснээс хойш бид нэр ингээ өнөөдөр 3 үедээ шинээр 4 дахь үе маань ингээд төрсөн одоо жоохон хүүхдүүд байна. Ингээд бид нар 4 үе ингэж одоо маш том хохиролтой явж байгаа л гэж би хувьдаа л одоо итгэл үнэмшилтэйгээр тэгж бодож байгаа. Тэгээ энэ улаантан орж ирнэ энэ большевикууд энэ социализм гэдэг юм чинь юу одоо бид нарыг яагаад бүрхэж вэ гэдэг асуудал. Тэгэд энэ дэлхийн түүх элдв энэ баримтат юмнуудыг хараад ахад ерөөсөө л энэ Берлингийн ханаас энэ хоёр солонгосын хуваасан энэ 38 дугаар өргөрөг энэ хүртэл энэ улаан өнгө чинь тэр чигээрээ бутсан байгаа байхгүй. Тэгээ яг энэ дунд манайх одоо ингээд нөмрүүлээд ийм байдалд ингээд орцсон. Тэгээ тэр үед яг нэг оюун санаатай ухаантай хүмүүс маань энэ байдалд орохгүй гэж хичээсэн ч одоо тэдний тэр хилмигдэл одоо амь насаар ингээд талаар болж өнгөрсөн. Тэрний ард үлдсэн бид нэр өнөөдөр байж байгаа гэдэг нь үнэхээр гарцаагүй харагдаад байгаа юм л та. Тэгээ ядчил Герман дээр гэхэд дэлхийн 2 дугаар дайн дууссаны 0 жилд тэр одоо Германы ард түмэн маш их өлсөж өвхөж өвдөж зовлон үзчихсэн. Тэгэхэд Англи, Америк, Франц, Орос энэ 4 улс Германы газар нутгийг 4 хуваагаад за энийг танах та, энийг танах та, энийг танах та. Одоо тэгээд энэ ард түмнийг одоо ажил амьдралд нь босгоно гэдэг ийм юм ярилцсан. Гэтэл зүүн Германыг одоо хувааж авсан Орос улс юу хийсэн бэ гэдгийг би бас баримтат нэвтрүүлгээр үзлээ. Тэгээ тэнд байсан зэр зэвсэг одоо тэр төмөрлөг гялтаах юм бүгдийг 600 сая тонн илүү юм одоо Орос руугаа бүгдийг зөөсөн. Бүгдийг цөлмсөн гэж байна. Тэгээд эргүүлээд пропаганда одоо тэр үеийн хүмүүс маш их симфони найрал хөгжим сонсдог байсан байна. Тэгээд тэр одоо тэр өөрсдийнхөө тэр мундаг хөгжмийн зохиолчд байсан шүү дээ Оросч. Тэдний тэр тоглолтууд одоо аяй тоглож нэг гэсэнд одоо социализмд татах тийм одоо пропаганда ажил маш их явагдсан. Тэгээ улс төрөөр одоо асуудал үүсгэж байгаа л тэр Берлиний хааны чинь үүсэх нөхцөл байдал тэгэл эцэст нь Берлиний хаан болсон. Зүүн Герман социалист орн болж хувирсан гэдэг. Орос дааж авсан газараа ингэж гисэн байгаа шүү дээ. Гэтэл ерөөсөө л Америк, Франц тэдний одоо хүлээж авсан газараа болохоор эдгээр ч өөртөө капиталист орнууд учраас одоо энэ ард түмнийг бид нар байнга тижээж чадна гэж байхгүй. Бид нар өөрсдөө одоо мөнгө төгрөгийн асуудалд орно. Тийм учраас одоо энд бушуухан үйлдвэрийн ажилд оруулъя, үйлдвэрлэлийг хөгжүүлье. Ингээл бүтээн байгуулалт гэдэг юм тэнд төчгнээд эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхэд хажууд нь Орос дааж авсан газараа зүгээр пропаганда хийгээд социализм болгоод нөгөө улаан өнгөөрөө будаад ингээ авчихсан. Ийм яг бодит түүх болж исэн юм байл л. Энэ процесс бол ерөөсөө нэгэн жилийн хооронд маш хурдан явчихжээ гэж байгаа. Нөгөө үлсэж ядарсан ард түмэн дээр. Тэгээд энэ хоёр солонгосын хуваагдлын асуудал. Энэ дээр ерөөсөө л
социализм одоо тэр Сталин, Мао Зэдунд тэр Ким Ир Сен гэдэг хүн ч одоо тэр хүмүүсийг биширч тийшээ гүйж одоо тэгээд олон бослог гаргаж энэ юу ясараад тэгэл энэ солонгосоо таслаад ингээд авчихсан байгаа шүү дээ. Тэгэл тэр Сталины хүч эсвэл тэр юу Мао Зэдунгийн хүчийг аваад тэдний ашиг болгоод тэр нөгөө хоёр том Орос хятад хоёр том улс нь яа өөрийнхөө буфер зон болгоод нөгөө хойд солонгос гэдгийг чинь ингээд бий болгоод тавьчихж байгаа байхгүй. Тэгээ энэ үндэстэн одоогоороо ингээд хуваагдсан ийм байдалтай явж байна. Ерөөсөө энэ одоо социалистууд тэнд ингээд үлдсэн гэсэн. Тэгээ яг тэр явц дунд энэ солонгос улс хоорондоо айгүй их алзад талзаж их зовлон болсон л түүх харагджилээ. Үзүүлжил. Ийм байгаа. Тэгээд тэрний дараа яг өмнө солонгос Япон хоёр бол ер нь саяхан хүртэл тэр үлдэгдэл социалистуудтайгаа маш их тэмцэл ер нь явагдж ирсэн юм байлээ шүү. Тэднэр нь байсгээл жагсаал, тэгээ байсгээл террор хийдэг. Тийм янз бүрийн ийм асуудлууд үүсгдэг юу яадаг. Тэгээ эднэрий чинь тэгээд нилээд ноцолдож явж одоогийн энэ одоо цэвэр одоо хөрөнгөтний ийм одоо тэжүүлэх зах зээлийн арчилсан ийм орн болж ингэж энэ хоёр орн Аз дотроо бол одоо мундаг хөгжсөн байна шүү дээ. Тэгээ социалистыг дагсан газар яаж байна вэ? Тэгээ дагаагүй хүмүүс нь нэг үндэстэн гихтэл ямар амар хоёр том ялгаа өнөдөр гарцсан байна вэ? Энтер гээд. Гэтэл биднэрт өнөөдөр манай Монголын нийгэмд бид нар өнөөдөр үндсэн хууль дээр арчлал гэж бичсэн байгаа ч гэсэн үнэн хэрэгтээ нүрээ буруу одоо тий өөр өнгөөр дарсан цул социалистууд улаантнууд наанч одоо байсаар байгаад байгаа. Ийм л юм дотор бид нар өнөөдөр байгаа гэдэг тийм ойлголтонд одоо хүрж байна. Тэгээд саяхнаас л ийм асуудал бас сонирхол бас үзэл ингээл хараал байж байгаа л тэгээд бүр тоомлоод хэлэхэд яг ийм байгаад байгаа байхгүй. Тийм улаантнууд одоогоороо манай Монголд оршиж байна. Тэгээд хин дээр Батчлуун бичсэн байна. Батчлуун биш ээ, хэн бичсэн байна? Энэ хятадын тухай Баги Ага гэдэг хятадын тухай сонирхолтой ном бас байвал хоёр хөрштэм чи хоёулынгийн тайлахад зүгээр гээд тэгээ би бас хятадын тухай аюу сонирхолтой ном уншсан байгаа. Энэ Оросыг хэрвээ та нар сонирхох юм бол дараа нь би энэ Орос Шишкний энэ 10 өгүүлбэрийг ярьж дуусны дараа тэр хятадыг бас ярьж болно шүү. Тэгэх юм бол сонирхвол би дараа нь бэлдэж жагаад ярьж өгөхөд бол асуудал байхгүй. Хоёр хөршөө ойлгомоор байна гэж бичсэн байна. Тэр би бас нэг хятадын тухай сонин ном уншсан байгаа ярьж болно шүү Баги. Тэгин ярьж сайхан явцгаая. Тэр миний унших одоо энэ Евразийн геополитик гэдэг дээр тэр чи өстой геополитик гэдэг бүр тий шинжлэх ухааныг гаргаж ирсэн хүний онол дээр үндэслээд тэгээд энэ айгуу сайхан бичигдсэн ном. Энэ дээр яг Орос хятад хоёр улсын тухай ингэж яригдж орж ирж байгаа. Яагаад өнөөгийн нөхцөл байдал үүсч гэдэг хүртэл ингээд явж байгаа учраас юу банд өрөөндөө ирж байгаараа тэгээд хэдүүлээ сайхан явъя тий. Айтайхан юм унши үзье харъя тий. Сүүлийн үед энэ Украины дайнаас хойш энэ Орос хятадын тухай айгүй их номнууд бичигдэж байна, уншигдэж байна. Сонин номнууд их гарч байна. Бүгдээр сууж уншиж байгаа. Тэгээд өөр хүмүүс ч гэсэн тийм ярих хүмүүсүүд байвал гарч ирээд яриад тий. Тэгж болох юм. За надаас асуух юм байхгүй бол би нэг ажилтаа болчиход байна. Тий. Асуух юм байна та нарт. Ажилтаа бол болно мига. Тэгээд дараа нь банк дуулах юм чинь. Тэгээд дараагийн хоёр дахь өгүүлбэг нь болохоор Мөсөн уулын орой гэдэг нэртэй. Энэ бол Мөсөн уулын орой гэдэг нь энийг бол манай бас би түрүүнд нөгөө том нүүдэл дээр ярьсан манай монголчуудтай бас айгүй адилхан юу юм бэлээ. Энэ гол нь манай монголчуудын Батсараад очиж нийслэлээ байгуулад тэгээд Оросын нийгэмд ямар өөрчлөлтүүд бий болсон, Оросын нийгэмд ямар үзэгдлүүд бий болсон монголчуудын үе тэгээд дараа нь тэр Петр хааныхын үед юу болсон, тэгээд дараа нь тэр Октябрийн хувьсгалын үед юу болсон, тэгээд дараа нь гэх мэтчлэн тэр Оросын түүх гарах юм билээ дараагийнх дээр. Тэгээд 23-нд те дараагийн 2 дахь өдөр энэ цагтаа ирээд уулзцгаая. За тэгье бай. Тэгье. Баярлалаа мига. Маш их баярлалаа. За.